Монгол улсын хурлын дарга улсын хурлын эрхэм гишүүдээ төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.13 дахь заалтад аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын 7 өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан аудитын дүгнэлт ямд улсын хурал дүргэн мэдүүлэх 8.14 дахь заалтад улсын хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан хаврын чуулганаар хэлэлцсэн улсын төсвийн гүйцэтгэлийг батлах гэж заасны дагуу Монгол улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон Монгол улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг та бүхэнд танилцуулж байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 39 төсвийн ерөнхийлөн захирагч 21 аймаг сум нийслэл дүүргийн нийт 3718 төсөлт байгууллага болон үндэсний баялагын сан, төсвийн докторжуулалтын сан, нийгмийн дадлагын сан, эрүүл мэндийн дадлагын сангийн төсвийн гүйцэтгэлийг нэгтгэлээ. Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд 5559 төсөлт байгууллага, 349 төсөл сан, төрийн өмчийн 638 аж ахуйн нэгжийн тайлан амрууллаа. Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 онд 27.4 тэрбум доллар болж өмнөх оноос 12.1%-аар өссөнөөр гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум долларын ашигтай гарлаа. За экспорт оны өмнө мөн үеэс 3.9%-аар өсөж 15.8 тэрбум долларт хүрэхэд зэсийн бажимд алт төмрийн хөдийн экспортын өсөлт голлон нөлөөллөө. За төлбөрийн тэнцэл 622 сая долларын ашигтай гарч өнгөрсөн жил 4.9 тэрбум доллар байсан гадаад валют улсын нөөц 2024 оны 5.5 тэрбум доллар буюу түүхэн дээд хэмжээний хүрсэн байна. За Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн түн 2024 онд 29 их 80 670.8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их 80 591.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их 80 451 тэрбум төгрөгөөр сайжирч 920.2 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажиллалаа. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20 их 80 533 тэрбум төгрөг, зарлага 21 их 80 372.4 тэрбум төгрөг, нийт тэнцэл 1 их 80 220.8 тэрбум төгрөгөөр сайжирч улсын төсөв 1 их 80 283.3 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарлаа. За 2024 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээндээс тоомлол эдийн засгийн доктортой байдлыг бэхжүүлэх бодлого тэргүүлэх чиглэлийн хүрээнд өмнөх онуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хадгалж макро доктортой орчныг дэмжсэн төсөв мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн улсын зээлжих зэрэглэлийг ахиулах зорилт тавьж ажилласны үр дүнд олон улсын зээлжих зэрэглэлийн Fitch Ratings болон S&P Global Ratings агентлагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг бий нэмэх Moody's агентлаг B2 доктортой болгон тус нэг шатлалаар нэмэгдүүлэн сайжрууллаа. За энэ нь Монгол улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах олон улсын санхүүгийн зах зээлээс хүү багтай санхүүжилт босох боломжийг нэмэгдүүлэх улмаар төсөв төлбөрийн тэнцэл валютын ханшид эерэг нөлөө үзүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм а. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн өрийн зохицуулалтын арга хэмжээний хувьд жил ирэх тусам эрсдлийн нэмэгдлийг бууруулж байна. За энэ нь ам долларын эрсдэлгүй хөрөнгө оруулалтын өгөөжөөс давж буй хүүгийн хэмжээг харуулах бөгөөд Монгол улсын засгийн газрын хувьд 2021 онд гаргасан үн цасны хувьд 3.6% та 2023 онд гаргасан үн цасны хувьд 3.6-аас 4.9% та 2025 онд гаргасан үн цасны хувьд 2.3% та тус тэнцэж байна. Энэ нь олон улсын зах зээлд тогтмол оролцож хөрөнгө оруулагчдын итгэлийн нэмэгдүүлж байсандаа шууд холбоотой бөгөөд ингэснээр 2025 онд 8.5% та гарах боломжтой байсан үн цасны хүүгийн төвшинг 1625 болгон бууруулсан ач холбогдолтой болно. Улсын хурлаас 2024 онд үндэсний баялагын сангийн тухай хуулийг баталж ирээдүйн сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн төрөлцсөн сангаас бүрдэх тогтолцоо бий болсон. За хууль батлагдсантай холбогдуулан үндэсний баялагын төрөлцсөн сангийн дансыг Монгол байршуулж тайлан донд 1 их 80 341.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж 495.6 тэрбум төгрөгийн Монгол онготой гэрээ байгуулан хөрөнгөний удирдлагыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд оны эцсийн харилцагчны үлдэгдэл 3 их 80 979.4 тэрбум төгрөг боллоо. За засгийн газрын 2024 оны 224 дэх тогтоолоор Монгол улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг баталж хуримтлалын сангаас нэрийн данс үүсгэх нь иргэн бүрд 138,993 төгрөгийг хуваарлсан болно. За засгийн газрын хөлийн бомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулж замын үед гашуун сугаад бомтын импортын тээврийн хэрэгслийн 9 гарцыг 23, экспортын 5 гарцыг 27, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцыг 10 болгон өргөтгөж шивээ хөрөн бомтын хөлийн
шалган нэвтрүүлэх 8 хаалгыг шинээр ашиглалтанд оруулснаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. За үүний үр дүнд 2024 онд нүүрсний экспорт 83.8 сая тоннд хүрч өмнөх оноос 20% нэмэгдлээ. За оюутлогын далд уурхайн нөлөөгөөр зэсийн бажмал экспорт 2024 онд сая 695 мянган тоннд хүрч өмнөх оноос 11% олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор төмрийн өдрийн экспортын бие хэмжээ 7 сая 511 мянган тоннд хүрч өмнөх оноос 31% тус өслөө. За иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх хүрээнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 20%-аар бусад төрийн албан хаагчдыг цалин 10%-аар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр за нийгмийн халамжийн сангаас олгож байгаа 4 төрлийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 10%-аар тус нэмэгдүүллээ. За орон нутагт ажилласны нэмэгдлийг өдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40%-аар аймгийн төвийн болон нийслэлийн хаслагдсан багнуур багангаа налах дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20%-аар бодож сар бүр олгохоор шийдвэрсний дагуу 101.4 мянган төрийн албан хаагчдад улсын төсвөөс 239.9 тэрбум төгрөгийн нэмэгдэл олгосон байна. Монгол улсын бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалд батгсантай холбоотойгоор тухайн бүс нутгийн онцлог тулгуурласан хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр хангайн бүсийн 179 төсөл арга хэмжээг 292 85%, баруун бүсийн 294 төсөл арга хэмжээг 448.4 тэрбум төгрөгөөр 70%. За хойд бүсийн 160 төсөл арга хэмжээг 210 тэрбум төгрөгөөр 76%. Төвийн бүсийн 153 төсөл арга хэмжээг 410 тэрбум төгрөгөөр 79%. Зүүн бүсийн 117 төсөл арга хэмжээг 427.6 тэрбум төгрөгөөр 85%. Говийн бүсийн 88 төсөл арга хэмжээг 371.4 тэрбум төгрөгөөр буюу 88%. Улаанбаатар хотод 380 төсөл арга хэмжээг 2 их 80 412.4 тэрбум төгрөгөөр буюу 86% гүйцэтгэлтэй гарлаа. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1320 төсөл арга хэмжээнээс шинээр хэрэгжүүлсэн 712 төсөл арга хэмжээнд 1 их 80 687 тэрбум төгрөг өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй 600 төсөл арга хэмжээнд 1 их 80 406.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус олгож гүйцэтгэл 80.3% бэлэлттэй байна. Монгол улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ та бүхэн 2024 оны төсвийн гүйцэтгэлийн үр дүнгийн тоон үзүүлэлтүүд болон бусад холбогдох тайлан танилцуулгатай танилцж Монгол улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл болох тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлцэн шийдвэрлэж хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.